2 Макаро, Скаут, Гадил, Дигэл орж ирж байгаа. Радио өрөөн дээрээ дахиад 4 тоглогч яваад очсон. Яг өмнөх раундаа дахиад хийлээ. Энэ удаа Зантарас юу гэх юм бол Макаро биш, Гадил гаргаж ирсэн. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийж чадах уу? Эмзиньо байршлаа сольсон. За Эмзиньо дээр 4 хүн орж ирлээ. 910 хамтдаа эхний бол амжилттай Эмзиньо араас нь буу тустай 910 Эмзиньогийн хослол 2 хүнийг бариад авсан байж байгаа буцаад гүйсэн Зантарас 3 HP-тэй. Унахад ойрхон Блиц бариад авч чаддаг штэ. Блиц барьж авч чаддаг штэ. 12-4 Викадия Воксик унаад энэ тэмцээн дээр Монголынхан авраг авахд ойрхон байна. Таригдсан. Удаан Воксик ганцаараа 40 HP-тэй бомбтойгоо смокын дунд амьдэрсэн Воксик чи хизээ унах юм бэ? Монголынхан мэн цомыг хөргмөр байна. Онсон гэдгээ мэдсэн Эмзиньог үзсэн авраг Монголд eSports World Cup 2025 тэмцээний аврагаар Монголынхан боссоо төрүүлэлттэй. Best of 5 3 хүн мапл бидэрт хэрэгтэй байдаа. eSports World Cup 2025 тэмцээн 1 сая 250 мянган долларын шагналын сантай энэхүү тэмцээн дээр Монголын залуучууд авраг авч цомыг өргөж байна. Дэлхийн шилдэг 16 баг хуран цугласан. Дэлхийн шилдэг топ багууд бүгд цугласан энэ тэмцээн дээр Монголынхан аврагыг давж авраг авдимаа гэдгийг амтаар үзүүллээ. Агуу үзүүллээ. Ямар гоё хожлоо. Амттай. Аз жаргалтай. Ийм л гранд финалыг хэдүүлээ. Үзлээ. За ингээд үзэгчтэй. Монголын залуучууд маань өөрсдийнхөө төвкнийг аврагын цомд шигтгэх торгон мөчийг хэдүүлээ үзэж байна. Бүгд суудлаасаа босцгоё. Энэ бол түүхэн мөч. Бүгдээрээ хамт цомоо өргөе. За Эмзиньо бүгдээрээ хамт өргөё гэдэг. Аврагаар Монгол тодорхой их хэмжээнд үзэгчтэй. eSports World Cup чемпион. Аврагын цомыг Монгол улсын 6 залуучууд тайзнаа өргөж түүхийг бүтээж байна. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол улсын 6 залуучууд eSports гэх энэхүү дэлхийн том тэмцээн дээр аврагын цомыг өргөж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж байна. The Mongols have done it, a statement victory in front of the world. Incredible.